За ер нь ингээд төлөвлөлт муу явж ирснээс болж өнөөдрийн урсгал зардлын энэ замбраагүй өсөлт бий болсон. Тэгээ юунийг засахын тулд энэ урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлого, за энэ 5 жилийн үндсэн чиглэл, 5 жилийн үндсэн чиглэл суурилсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тухайн жилийн төсөв нийцж байгаа эсэх гээд энэ асуудлыг илүү системтэй болгох гэж хөгжлийн бодлоготойгоо уялдуулах гэж энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль анх гарсан. Тийм ч учраас улсын жилийн төлөвлөгөөнд 126 төсөл бичигдчихэд байхад улсын төсвөөр 76-ын төслийг нь санхүүжүүлэх бололцоо байна. Бусад төсөл нь санхүүжих ямар ч механизм гарц байна. Тэгэхээр яаж улсын жилийн төлөвлөгөөнд энэ эрхчлэлийн төсөв нийцсэн бэ гэдэг нийцсэн гэж дүгнэлт өгөх юм бэ? Дүгнэлтийг нь эдийн засгийн хөгжлийн яам өгөх гээд байдаг. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд зайлшгүй шинэ арга механизмыг эрэлхийлэх ёстой. Тэр нь төрийн хувийн түншлэл. Гэтэл төрийн хувийн түншлийн одоогийн хэрэгжиж байгаа хууль бол яг энэ үе шатуудыг нь дамжаад 3 удаа тэр зөвшөөрөл аваад яамныхын тэр жагсаалтанд ороод засгаар ороод за тэгээ урьдчилсан үнэлгээ тэр бүрэн шинжилгээг нь хийгдээд хамгийн сүүлд нээлттэй сонгуульч шалралт хийгдээд хамгийн бага үнийн дөө өгчдөг. Тэгээд нөгөө гадны түншлэлээр орж ирж байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа компани ноу хавыг нь ашиглаад ингээл газар хэрэггүй мэтэр хайчдаг ийм л байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд аймаг орон нутаг өөрөө бие дагаад түншлийн төслөө хэрэгжүүлээ. Өмнө нь түншлийн хуулиар энэ нийслэл улсын төсвөөс татаас авдаггүй аймагуд хэлбэршүүлсэн журмаар шийддэг болгосон. Тэгэхээр энэ төр хувийн түншлийн хууль өөрөө аймаг орон нутагт нь энэ эрх мэдлийг нь өгснөөрөө газрын асуудал бол давхар шийдэгдэх болцоо бүрдэнэ. Уг нь бол түншлийн хууль дээр тэр зөвшөөрөл өгөх. За тэр газар олгох, ажиллах нөхцөл болцоогоор хангахыг түншлийн хуулиар зохицуулж өгсөн хэдий ч төрийн захиргааны төв байгууллага өөрөө түншлийнхаа төслийг хэрэгжүүлъя гэд жагсаалтандаа оруулаад тэр бүрэн шинжилгээг нь хийгээд урьдчилан шинжилгээг нь хийлгээ явуулж итэл нөгөө аймагт нь газар олгоо гэд төрийн захиргааны төв байгууллагаас нь үүрэг өгөөд байхаар энэ ажлыг явуулдаггүй. Ингээ аймаг өөрөө хэрвээ тэр түншлийн төслөө өөрсдөө хэрэгжүүлээд нутгийн өөрөө удирдах байгууллагаараа оруулаад ингээ шийдэж явбал нэг өсөндөө тэр төслийн бүрэн байдлыг нь хангах, бэлэн байдлыг нь хангах эрх үүрэг нь өөрөө аймагт нэрнэ. Тэгэхээр аймаг өөрөө газрыг нь олох асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэсэн. Нэгсэндээ хөрсөндөө буусан амьдралтаа түншлийн төслүүд хэрэгжүүлээд эхэлнэ л гэж ойлгож байгаа. Тэгэхээр хуулинд нь хүртэл хатуу заасан ба. Газар олох, зөвшөөрөл өгөх бүх талаар